Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэдээг хүргэе. Намайг Номин гэдэг. За би та бүхэндээ YouTube-ээр цуврал англи хэлний хичээл заах юм аа. Яагаад англи хэлний хичээл заахаар болсон бэ гэхээр найзууд маань, ажлынхан маань, ер нь 90 тойрны маань бүх хүмүүс англи хэл сурмаар байна. Ямар чи яаж англи хэл сурсан юм бэ? Яаж англи хэл сурах вэ нэмэн гэсэн асуултуудыг зөндөө ирүүлж байсан. Тийм болохоор би өөрийнхөө мэддэг чаддаг бүхний та бүхэндээ цуврал хичээл болгож заахаар шийдсэн юм аа. За би яаж англи хэл сурсан бэ гэхээр би 10 жилдээ англи хэл мэдээж 7 хоногт 2 цаг үздэг байсан. Тэгээд би англи явсан. Англид 3 жил SSA буюу Chartered Accountant гэдэг олон улсын нэгтлэн бодлогын мэргэжил дээшлүүлэх сургалтанд сууж одоо SSA гэдэг цолыг авсан юм аа. Энэ хичээлийг үзэхийн тулд маш их номыг англиар уншиж, бүх хичээлээ англиар үзэж, бас олон улсын шалгалтуудыг англи хэлээр бүгдээрингийн амжилттай сайн өгсөн болохоор миний англи хэл бас их сайжирсан. Мөн тухайн оронд нь очиод олон найз нөхдөдтэй болсон учраас өдөр тутмын яриа маань ч гэсэндээ маш их дээшилсэн. Түүнээс гадна би дараа нь олон улсын компанид орж англи дээр бүх имэйл бичдэг, англи дээр их харилцаа холбоо явдаг учраас миний бизнес англи хэл бас их сайжирсан. Тэгээд дараагийнх нь шалтгаан гэх юм бол би өдөр болгон одоо нэг хамт амьдардаг хүнтэйгээ англиар ярьдаг байгаа. Тийм болохоор тодорхой төвшөнд сайжирсан байгаа. Гэхдээ би үргэлж суралцаж үргэлжил өөрийнхөө англи хэлийг дээшлүүл сайжруулж явахыг хүсдэг. Дахиад би англи хэлээ яаж дээшлүүлсэн бэ гэхэд би хасан ном орчуулсан байгаа. Тэр ном маань болохоор publicly буюу олон нийтэд зарагддаггүй зүгээр нэг байгууллагт ном орчуулж өгсөн байнамаа. За ийм түүхтэй ингэж англи хэл сурсан. Тэгтээ гол нь та бүхэнтэйгээ хуваалцъя. Та бүхнийдээ мэддэг чаддаг бүх юм одоо шеэрлэе. Та ч гэсэндээ өөрийнхөө мэддэг миний яриан дээр гарч байгаа алдаа миний цаашид өгж байгаа зөвлөмжүүд дээр өөрийнхөө зөвлөмжийг бас нэмэрлэхийг хүсэж байвал бас комент хэсэгт бичиж над руу бас имэйл бичиж саналаа хэлж байгаарай. За, эхнийхээ хичээлийг би ямар сэдвээр хийхээ хүссэн бэ гэхээр гадны англиар ярьдаг орны хүмүүсийн хамгийн их хэрэгэлдэг гэж хэлж болохоор бол thank you, баярлалаа гэж хэлдэг байгаа. Баярлалаа гэхийг ер нь маш олон төрлөөр баярлалаа гэж баярлсан талхаснаа илэрхийлдэг. Энийг би thank you гэдэг үгийг 10 төрлөөр яаж хэлэх боломжтой вэ гэдгийг сэдвийг сонгож эхний хичээл болгож та бүхэндээ хүргэж байгаа юм аа. За, ингээд хичээлдээ оръё. За, хамгийн эхний үг нь thanks a lot. Thank you гэдэгтээ маш их төстэй сонсогдож байгаа. Тэгэхдээ thanks a lot гэдэг нь болохоор илүү их одоо нэг verbal English буюу ярианы хэл дээр ашиглагддаг. Найз нөхдөдийн хооронд энгийн нэг харилцаан дээр маш их хэрэглэгддэг үг байгаа. Thanks a lot. Thank you. Thanks a lot гэж хэлэгддэг. За, хоёр дахь нь болохоор жоохон их тохиолчих. Хоёр дахь нь болохоор thanks a ton. Тон гэдэг нь болохоор маш их хэмжээний 1000 кг гэсэн үг ч үлээ те. 1000 кг баярлалаа гэж байгаа байхгүй. Thanks a ton. Маш их баярлалаа. Гурав дахь нь you're the best. Зүгээр л тэр хүнийг багтдаг. Чи хамгийн шилдэг шүү гэдэг бол баярсан шүү, талархсан шүү гэсэн бас үгийг бас илэрхийлдэг юм аа. За, дөрөв дэх нь болох I owe you one гэж хэлдэг. За, би чамд өртөө оллоо, баярлаа гэсэн утгатай байгаа. За, жишээ нь гэхэд найз чинь чамайг орой хоолоор дайллаа гэж бодоод тэгэнгүүт I owe you one. Дараа даана гэдэг ч юм уу те. Баярлаа гэдгийнхээ оронд бас ашиглаж болдог. Тав дахь нь You made my day. Чи миний өдрийг маш сайхан болголоо гэсэн үг байгаа. Oh, you made my day. Ямар сайхан үг хэлчихвэ. Ямар сонин гоё сюрприз барьчваа. Энэ өдрийг маш сайхан болгож өглөө гэсэн үг байгаа. За, дараагийнх нь үг нь I really appreciate it.
энд чинь маш их талархаж байна гэсэн. Ерөнхийдөө бол бас их формул үг байгаа. Oh, I really appreciate it гэдэг ч юм уу те. Энэ үйлдэлд чинь баярлаж байна. Энэ явдалд маш их баярлаж байна гэсэн үг байгаа. За 7 дугаар I can't thank you enough. I can't thank you enough. Баярлаад дуусахгүй. Баярлаад ханшгүй гэсэн үг байгаа. Маш сайхан утгатай, маш сайхан үгнүүд байгаа гэдгийг байгаад та бүхэн анзаарж байгаа. За 8 дугаар үг нь It's kind of you. Чиний сайхан сэтгэлд чинь баярлалаа. Чи ямар сайхан хүн бэ гэсэн үг байна шүү. За дараагийнх нь Thanks a million. Тоонуудтай адилхан сая удаа баярлалаа гэсэн үг байгаа. Дараачих нь буюу хамгийн сүүлийн үг нь болохоор тэр хүнийг зүгээр л магтах. You're amazing. You're incredible. Чи маш гайхалтай. Чи маш сайхан. Гэт өөрийг нь л бас магтаж өгөх боломжтой байдаг. За яг энэ сэдвийг сонгох болсон бэ гэхээр англи хэл сурахын тулд бид нэр зөвхөн үгийг орчуулдаггүй. Үгийг орчуулад монгол үгийг орчуулад англи хэл болдоггүй. Тэр хэлний ард culture байждаг. Culture гэдэг нь болохоор зөвхөн үгээр илэрхийлэгдэхгүй тухайн хүний соёл, орны соёл, хэлний соёл байждаг. Англи дээр бид нар маш олон удаа баярлаа, талархлаа гэсэн үгийг хэлдэг. Монгол дээр болохоор заримдаа хэлдэг. Ясгүй бол зөвхөн баярлаа гэж хэлдэг тийм ээ. Англи дээр болохоор маш олон төрлөөр баярлаа гэж хэлдэг. Тийм болохоор би та бүхнийг та бүхэнд хэлэх хамгийн ихний мессеж нь хэрвээ англи хэл та сурах гэж байгаа бол attitude буюу хандлагыг бас өөрчлөх хэрэгтэй. Thank you. Яг англи хэл сонсогддог. I really appreciate it. Thanks a ton. Oh, you made my day. За та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа дугаараар дахин уулзлаа. Баяртай.